За, сайн байцгаана уу? Эхний хичээл present simple tense буюу энгийн одоо цаг. Жирийн одоо цагч гэж монголчууд ярьдаг тий. За, энэ миний бодлоор хамгийн ихэнд үздэг хэрнээсээ хамгийн хэцүү англи 16 цаг дотор хамгийн хэцүү байгаа. Тэгээд дөрмүүд дотроосоо ч гэсэн ер нь бол хамгийн төвөгтэй. За, энэ хичээлийг маш сайн ингээд төвлөрөөд ойлгоцсон байхад бол англи хэл дөрмийн дагуу академик төвшөнд сурахад easy. Окей. За, эхэлцгээе. За, өгүүлбэрийн бүтцийн хувьд бол амархан. Эзэн бие дээр уйлог. Тэгээд object буюу тусагдхуун маань орж ирдэг. За, энэ тэгдэг, ингэдэг гэсэн утгыг илэрхийлдэг. За, ингэдэг, тэгдэг буюу давтагддаг үйл явдлыг хэлдэг гэсэн үг тий. За, нэг удаа пиано тоглож үзсэн биш. Би пиано тоглодог гэж хэлхийн тулд I play piano энгийн хэлбэрээр амар хэцүү гэж хэлсэнээсээ амар амархан байгааз. You have talent. За, have гэдэг үг маань байдаг гэсэн утгатай үг тий. За, sorry. Чамд talent байдаг буюу чамд авьяас байдаг гэсэн. За, нэг байгаал, нэг болол, нэг ирээдүйд байх тухай яриаггүй. Учираас тийм юм байдаг, ийм юм байгаа гэхийг have гэдгийг present simple цагаар илэрхийлдэг те. We watch Korean drama. Бид нэр Солонгосын олон ангитай кино үздэг. 1-2 удаа биш үздэг те. They speak English. За, чадварын тухай бас яригдчихээн те. Нэг удаа англиар яриад тэгэл маргааш нь мартдаг хүн гэж байхгүй штэ. Тэгэхээр тэд нэр англиар ярьдаг. За, ингэдэг тэгдэг. За, хамгийн ихээр анхаарах ёстой. За, бүр маш олон хүн алддаг зүйл бол he, she болон it эзэн бие дээр өглөг маань s үсгийг нэмж оруулдаг. За, тэгэхээр эзэн бие өглөг дээрээ s үсгийг нэмээд object буюу тусагдхуун болно гэсэн. За, тэр эрэхтэй төгөлдөр хур тоглодог гэж хэлхийг he plays piano, she reads book. За, it гэдэг маань ямар нэгэн зүйл нохой муур те. За, it works. За, it-ийг одоо миний утас гэж болно шүү те. My phone works. Миний утас ажилдаг. My phone rings all the time. Миний утас байнга л дуурж идэг гэдэг ч юм уу. Тэгдэг ингэдэг гэсэн утгаар ашигладаг байгаа. За, эдгээр нь болохоор жишээнүүд байгаа. За, өөрийгөө танилцуулахдаа би ингэдэг, би тэгдэг, би тийм дуртай, надад тийм юм байдаг гэж хэлхийн тулд бүгдээр нь ерөнхийдөө present simple цагийг ашигладаг. За, энийг зөвхөн уншаад ойлгоод биш яг өөрийнхөө жишээн дээр төстэй жишээнүүдийг бэлтгэх нь хамгийн чухал шүү. За, та нар өөрсдөө бас хийгээд үзээрэй. Бичлэгээ зогсоож агаад. За, I'm Anna. За, өөрийнхөө нэрийг хэлэхдээ I am гэдээ илэрхийлж байна. I wake up at 7 AM. Би 7 цагт босдог, сэрдэг, тийм ээ? I work at the school. За, ажилдаг газраа хэлэхэд present simple цагийг ашиглаж байна. Би сургуульд ажилдаг. I play guitar. Би гитар тоглодог. Эсвэл soccer, basketball юу ч хийж болно те. Тим хөгжим ч юм уу, тим спортоор тоглодог гэхдээ энэ цагийг ашиглах нь байна. My family and I. За, миний гэр бүл болон бид эзэн бие буюу we болчихж байна. Okay? We like to watch American sitcoms. За, sitcom гэдэг маань хөгжилтэй энедмийн тим олон ангитай кинонуудыг хэлдэг. За, манай гэр бүл Америкийн олон ангитай кинонуудыг үзэх дуртай гэж. За, like гэдэг үг маань дуртай байх гэсэн утгатай. Тэгэхээр we like гэдгийг би дуртай байдгаа гэсэн энэ цагаар илэрхийлж хэлдэг. We travel to US every year. Бид нэр Америк руу жил бүр аялдаг гэсэн үг болчихно. Travel. Нэг удаа аялсан тухай яриаггүй. Ер нь жил бүр аялдгаа гэдгийг илэрхийлж байгаа тий. My brother's family. За, манай
дүүгийн гэр бүл, манай ахын гэр бүл те they гэсэн эзэн биеийг төлөөлж байгаа. Live in Erdenet City. Манай дүүгийн гэр бүл Эрдэнэт хотод амьдардаг. They come to Mongolia in summer. Тэд нар одоо хинийч тухайн ярьж байгаа те my friends ч юм уу. They come to Mongolia in summer. Тэд нар 100 Монголд ирдэг. За ийм өгүүлбэрүүд бүтсэн байна. Та нар тэгэхээр ямар нэгэн жишээн дээр you, we, they, he, she, it эзэн биеүүдийг оруулаад өгүүлбэр зохиогоод үзээрэй. Ямар нэгэн байдлаар ингээд зүгээр ингээд хараад сонсоод уншаад ойлгох биш, өөрөө хийж үзчихийж таны одоо туршилчин болоод та нэг жинхнээсээ сурдаг гэсэн үг шүү. За he, she, it дээр s залгахад за ихэнх үгнүүд энгийнээр шууд ингээд араас нь бичигддэг бол заримдаа дөрмийн бусаар и үсэг авдаг ч юм үгнүүд байдаг. За энийг бол за яг одоо цээжлэх гэдэг ах хэрэггүй. Зүгээр ерөнхийдөө бол ингэж дөрмийн бусаар орд юм байна. S үсэг нэмнэ гэхлээр шууд араас нь нэмж бичихгүй байна гэхийг л ойлгоход болно. Окей. За eat, eats шууд орсон байна. Work, works шууд орсон байна. CH буюу чигээр төгсөн үгэн дээр галдаа и аваад teaches, watches болж байна. SH буюу шүсэг. Иш авиаг илэрхийлдэг. Shis буюу washes. She washes dishes гэдэг ч юм уу те. Smashes. Okay. За wire төгсөн үг. Энэ Y гэдэг маань одоо сандживэл study, hurry гэдэг ч юм уу и үсгийг и авиг гаргадаг те өгүүлбэрийн төгсгөлд орохороо. За тэгэхээр Y үсэг маань I-аар солигдоод ES-ийг аваад studies. She studies биш те. She studies math. He worries about me гэдэг ч юм уу те. За тэгсэн юмнээсээ зарим Y үсэг маань өгүүлбэрийн төгсгөлд орохдоо ихшгийн араас орохдоо play, pray тэ slay гэдэг ч юм уу. Энэ зүгээр slay гэдэг нэг юм аваа гаргаад байгаач. За энэ тохиолдол дээр бол зүгээр шууд араас нь бичиж бол и аваг гаргаж байгаа юм бол es болж хувирах нь байна. За дөрмийн бусаар have гэдэг үг маань I have a boyfriend. She has a boyfriend. Have гэдэг үг маань has болдог байгаа. Do хийх гэдэг үг маань does болж хувирдаг байгаа. I do my homework. She does homework. She do homework гэж болохгүй те. I go to school. She goes to school. За go гэдэг үг маань дөрмийн бусаар goes болж хувирт юм байна. За present simple ямар үед ашиглах вэ гэхээр habit буюу зуршлаа хэлгээд. За би ингэдэг тэгдэг, би өглөө тэтэн цагт босдог, би йогагаар хичээлдэг, би тийм юм тоолдог те байнга хийдэг зуршил мууч вэ, сайнч бэ зуршил. I smoke би тамхи татдаг. Smoke гэдэг нь өөрөө тамхи татах юм утаа гэсэн утгатай те. I smoke. We drink coffee every morning. Бид нэр өглөө болгон кофе уудаг. Энэ бол хүний одоо зуршил амьдралын хэв маяг шүү дээ. За ийм зүйлийг хэлэхдээ present simple цагийг ашиглана. Unchanging situation буюу нэг байнгын нэг өөрчлөгдөд байдаггүй нөхцөл байдал дээр. За жишээлбэл хүний ажилдаг газар те. За би нэг өдөр сургуульд ажиллаад маргааш нь банкнд ажиллаад нөгөөдөр нь санхүүч болол явдггүй штэ. Тэгэхээр ерөнхийдөө хүний ажилдаг газар бол нэг тийм айхтар солигдоод байдаггүй. Тэгэхээр би одоо тэнд ажиллаж байна гэхээс илүүтэйгээр би тийм газар ажилдгаа гэж хэлэхэд бол present simple цагийг ашиглаад I work at the bank гэж хэлдэг. I study law ч юм уу те. Би хуулиар сурдаг. Энэ бол би өнөөдөр хуулиар сураад маргааш их хятад хэлээр сурна гэсэн тийм нэг байдаггүй болохоор ерөнхийдөө ингэж ашигладаг. За fact буюу бодит үнэн батлагдсан зүйл дээр ашигладаг. За it snows in Mongolia in winter. За Монголд өвөл цас ордог гэдэг нь fact тий. Энийг би
хаяардаггүй гэж хэлэхгүй. Ерөнхийдөө бол өвөл цас ордог. Water boils at 100 Celsius. Ус 100 градусд буцалдаг гэдэг маань fact. Okay? За, энийг ерөнхийдөө бол одоо хараад л авчихад болно. Заавал ашиглаж сурах гад ойлгох гээд ах хэрэггүй. За, after, when, before, as soon as, until энэ одоо зүйлүүдийг өгүүлбэрийн дунд яг хизээ тэгдсэн бэ, хизээ ингэсэн бэ гэхэд энэ өгүүлбэрүүдийг үгнүүдийг ашигладаг. За, тэрний араас орж байгаа одоо өгүүлбэр нь үргэлж present simple цаг дээр байдаг. За, I go to sleep. За, би унтдаг гэж энэ одоо тэгдэг ингэдэг гэдэг цаг дээр энэ. After I shower. After гэдэг үгийн араас I shower гэж. За, энэ present simple цаг дээр байна. Don't come out. За, битгий гарч ирээрэй. Until I find you. За, би чамайг олох хүртэл битгий гарч ирээрэй. Уул нь би чамайг олно гэдэг нь ирээдүйн цаг дээр байгаа штэ. Тэгсэрнээсээ ирээдүйн цаг дээр өнгөрсөн цаг дээр ярьжсэн чамаагүй үргэлж эдгээр үгнүүдийн араас ямар үед ямар цагт гэдгийг илэрхийлж байгаа тохиолдолд present simple цагийг ашиглана. За энэ ерөнхийдөө жоохон толгой ирмээр байж байгаа магадгүй ингээд цаасаал өнгөрч. За frequency of action ямар нэгэн зүйлүүдийн давтамжууд. За always гэдэг нь байнга, usually гэдэг нь ихэвчлэн, often гэдэг нь ихэвчлэн, frequently гэдэг нь бас 50-аас олон хувьтай ер нь бол байнга. Sometimes гэдэг нь яг заримдаа гэсэн 50-50%-тай. Заримдаа тэгээ заримдаа тэгдэггүй. Заримдаа би амшиг кино үздэг, заримдаа үздэггүй. Окей? Заримдаа энэ хэдмэн кино үздэг яг 50-50%-тай гэсэн. За rarely гэдэг нь хаяал гэсэн. Hardly ever гэдэг нь бүр хаяал гэсэн. Never хизээж тэгдэггүй гэсэн. За хуваар илэрхийлэх юм бол always, so, usually 80, often 70, frequently 60, sometimes 50, rarely 30, hardly ever 10, never 0 гэж би ер нь бодож байна. За жишээнүүдийг хараад My friend always comes to my house. Миний найз дандаа манай гэрт ирдэг. My mom usually makes noodles for dinner. Манай ээж хөвчлэн орой хоолндоо гомдоо хоол хийдэг. Гомоо хийдэг те. За I often travel with my family. За 70% тэгсэн шүү дээ. Манай гэр бүлийнхаа хөвчлэн аялдаг. Frequently, my dad frequently works in the bank. Тэ. Манай аав ихвчлэн банкн дээр ажилладаг. Бусад үеэд нь яамн дээр ажилладаг гэдэг ч юм уу те. Frequently. I sometimes exercise in the morning. Би заримдаа өглөө дасгал хийдгээ, заримдаа хийдгүү. I rarely watch horror movie. Би хаяал аимшиг кино үздэг. We hardly ever studies in summer. Бид нар зуны цагт хаяал нэг хичээл хийдэг. Бараг л хичээлээ хийхгүй мартчихдаг те. I never drink coffee before I sleep. За энэ дээр анхаарал I never drink coffee гэж нэ. Би хизэж кофе уудаггүй гэж. Гэхдээ before I sleep гэсэн магаз нөгөө before хизээ гэдгийг илэрхийлж өгнө гэсэн шүү дээ. Би унтахаасаа өмнө гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Унтахаасаа өмнө би хизэж кофег уудаггүй. За энэ үгнүүдийг эзэн бий тэгээд эдгээр үгнүүдэд оруулаад тэгээд өлөг object гэж зөв өгүүлбэрийн бүтц гаргадаг байгаа.